энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би энэ бичлэгэн дээрээ manifestation яг ямар үед яг жинхнээсээ manifest хийх боломжтой байдаг вэ гэдэг талаар ярих гэж бодсон. Тэгээд яг энэ сэдвийг болохоор би сая өмнөх шөнө зүүтэндээ ерөнхийдөө энэ талаар ярих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд ер нь бол энэ одоо яг миний ярих байгаа зүйлийн мэдээллийг бол бас сүүлийн сарын хугацаанд ч юм уу бас олж мэдсэн. Тэгээд хүн болгон ерөнхийдөө орчин үед ингээд manifest хийх, тэгээд dream board хийх, vision board хийх, яг одоо мөрөөдлөө бодит одоо reality болгох тэр талаар одоо илүү сонирхоод хүн болгон ерөнхийдөө ярьж байгаа одоо мэдж байгаа зүйл байгаад байгаа. Гэхдээ яг жинхнээсээ одоо хүсэж байгаа зүйлээ мөрөөдлөө хэрхэн бодит одоо ямар нөхцөлд бодит болдсон бэ гэдэг талаар энэ бичлэгэн дээр ярих гэж байна л да. За зүгээр шууд хэлчихэд дотроо зөрчилтэй байгаа хүн одоо ерөнхийдөө manifest хийх жоохон бэрхшээлтэй. За энийг болохоор яг зөрчилтэй гэж юу гэж хэлээд байна гэхээр дотоод гэр бүл гэдэг штэ тэ сэтгэл зүйдээр дотоод гэр бүл гэж хэлж болно. Эсвэл чиний дотор байдаг олон дөрүүд гэж хэлж болно. Чиний дотор байдаг маш олон ингээд хүн болгонд олон дүр байдаг. За жишээ нь миний хувьд бол ингээд аав ээжийн сайн охинтэй гэр бүлийнхаа сайн одоо охин дүү байх. За магадгүй хэрвээ сургууль сурдаг бол сайн сурагч байх. Ажилд ажилладаг бол сайн ажилтан байх. За ингээд найз нөхдийнхөө сайн найз нь байх ч юм уу ингээд хүн болгон амьдралдаа маш олон дүрүүдийг бүтээсэн байдаг. Яг амьдралынхаа туршид. Тэгээд одоо энэ дүрүүд нь ингээд жоохноос нь ахуулаад бийжээд тэг ерөнхийдөө яг нийгэм болон амьдралдаа ингээд өөрийгөө авч явахын тулд үүссэн буюу өөрийгөө хамгаалах зорилготой өөрийнхөө одоо ерөнхийдөө амьдралаа авч явах зорилготой олон дүрүүд үүссэн байдаг. За энэ дүрүүд нь хоорондоо гэхдээ зөрчилтэй байх магадлал маш өндөр. Маш өндөр гэж баг ер нь хүн болгоны дотор зөрчилдөөнтэй байдаг. Яг бүх зүйлээрээ одоо нэгдсэн сэтгэл, оюун ухаан болон одоо тэр сүнслэг шинж чанар ч юм уу одоо сэтгэл зүй те тэр бүх зүйлээрээ нэгдэлтэй байна гэдэг нь ерөнхийдөө spiritual awakening буюу одоо сүнсний сэрэлт гэж бас ойлгож болно. Тэгэхээр ихэнх хүмүүс зүгээр энгийн амьдралаар амьдарч байгаа ихэнх хүмүүс ерөнхийдөө дотроо бүгдээрээ зөрчилдөөнтэй тэгээ зөрчилдөөнтэй байгаагаа ч мэддэггүй ерөнхийдөө амьдардаг гэх юм уу та. Тэгэхээр дотроо ийм дотоод зөрчилтэй байх үед ерөнхийдөө manifest хийх бэрхшээлтэй. Яг чиний доторх байгаа бүх дүрүүд хоорондоо ив нэгдэлтэй болон нэгдсэн үед энийг болохоор англиар яг alignment гэж нэрлэдэг. Яг ингээд бүх юм нь гоё дистарата одоо нэгдсэн дистарата биш шүү. Одоо гоё им их замбрата гэх юм уу та им гоё цэгцтэй тэгээд тэгш хэмтэй ерөнхийдөө ингээ гоё нэгдэлтэй болцсон үед бол хүний мөрөөдөл одоо хүний сансан бодсон хүссэн бүх зүйл нь ингээд яг нүдэн дээр бий болох боломжтой. Бараг секундын дотор тэг бараг минутын дотор ингээд юм reality буюу амьдрал нь ингээд өөрчлөгдөх боломжтой. Энийг яг одоо тэр сүнсний сэрэлт хийсэн хүмүүс өөрсдийнхөө энерги болон өөрсдийнхөө тэр хэмжээст те өөрсдийнхөө тэр байгаа одоо энергийн түвшинг ахих тусам ингээд илүү амархан яг амьдралд нь өөрийнх нь хэрэгтэй зүйлүүд нь ингээд бүтээд цаанаасаа ингээд гарч ирээд те бараг хүсэжсэн гэдгээ ч мдээгүй зүйлүүд нь одоо амьдралд нь гарч ирж ингэж айгүй гоё урсаж айгүй гоё юм
цэгцтэйгээр ингэж одоо яг л явах ёстой замаараа явж ингэж урсдаг байх нэ. Мэдээж одоо нэг өдрийн дотор бид нар бүх дотоод одоо тэр дөрвүүдийн хооронд нэгдүүлээд зөрчилдөөнгүй болох бол боломжгүй. Энэ бол маш урт удаан хугацааны өөртөөгөө байнгын одоо ажиллаж одоо хүн болгон л ерөнхийдөө өөртөөгөө ажиллах тал дээр илүү анхаарч эхэлж байна бас энэ үеэр. Тэгэхээр энэ бол бас маш одоо шаргуу урт хугацааны туршид тууштайгаар өөртөөгөө ажиллаад тэгээ яг үр дүн нь болохоор яг тэр ботсон сансан зүйлүүд чинь илүү амархан бэлдэг болох тэр одоо үр дүнгээр илэрхийлэгддэг байх нэ. Заримдаа хүмүүс бас өөрсдөндөө хамгийн зөв зүйлийг буюу одоо өөрсдийнхөө хүртэх тэр сайхан зүйлүүдийг бас хүсэж мэддэггүй. Буруу зүйлүүдийг бас хүсэх тохиолдлууд байдаг. За ийм тохиолдолд бас амьдрал ертөнд цаанаасаа бас яагаад гэвэл чи буруу зүйлийг хүсэж байгаа болохоор тэрийг бас үхэхгүй тохиолдол гарч ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө бидний зорихыг хүсэх зүйл нь юу вэ гэхээр аль болох өөртөөгөө сайн найз олно гэсэн үг. Өөрийгөө олж танин, өөрийгөө одоо ингээд өөрийнхөө амьдралын зорилгыг олно. За тэгээд өөртөөгөө найзлнаа, өөрийнхөө ингээд дотоод хүүхдээ ангаанаа гэж одоо хүн болгон ярьж штэ. Тэгэхээр энэ бүгдийнх нь гол зорилго нь яг чи өөртөөгөө гоё нэгдсэн бүх юм чинь ингээд гоё яг байх ёстой тий. Одоо яг юм бурханлаг шинж чанартай очихыг хэлж байгаа юм байна л да. Тэхийн тулд миний одоо яаж тэгэх вэ гэд хэрвээ та гайхаж байгаа бол миний өгөх өөрийнхөө яг туршлагаас ингээд хэлж өгөх юм бол mind, body, soul гэд энэ гурийн одоо холбоосыг гурвуулангийн сайжруулахаас эхэлнэ. Бие, сэтгэл болон оюун ухаан. Тэгэхээр биедээ анхаарах нь бид нар бүгдээрээ мэдж байгаа эрүүл хоол идэх те хор зуршлуудаасаа салах, дасгал хөдөлгөөн хийх. За энэ бол маш чухал. Ихэнх одоо ийм сүнслэг замаар явж байгаа хүмүүс ерөнхийдөө сэтгэл зүйн айгуу тийм гүн уналтанд орсон байдаг болохоор биеэ орхицсан байгаад байдаг. Тэгэхээр биедээ анхаарах нь бол хамгийн амархан бөгөөд одоо хамгийн бас чухал зүйл байгаа шүү. Тэгэхээр өөртөөгөө гоё найз олоод тий өөртөө гоё бүтэн юм нэгдэл болоод бүтэн болёо гэж та бодож ивэл биедээ анхаарч эхлэх хэрэгтэй. Энэ бол нэм хүчтэй өөрчлөлтөөс илүү яг тууштай багаар өөрчлөгдөх нь хамаагүй илүү чухал байгаа. Тэгэхээр жохоноор ч гэсэн тий өөрийнхөө амьдралын хэм маягийг илүү эрүүл болгоод тэр нь бас яг өөртөө хайртайгийн илэрхийлэмж бас болж өгнө. Дасгал хөдөлгөөн хийгээд гоё эрүүл хооллох нэ. За тэгээд мэдээж сэтгэл зүй болон одоо сэтгэл санаагаа бас илүү гоё одоо тогтвортой удирдах сурна. Сэтгэл зүйтэйгээ танилцсан. Өөрийнхөө сөрөг сэтгэл зүй тий одоо өөрт чинь сөрөг мэдрэмжүүд төрдөг бол тэдрийг хаанаас гарч ирж байна вэ гэдэгтэйгээ бас ажиллана. Яг энийгээр бол одоо яг энэ сэдв бол хамгийн хот сэдв болсон хүн болгон ерөнхийдөө сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар бас ямар чухал вэ гэдгийг нь ойлгомжтой болсон цаг үе бас ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн яг маш их шургуу одоо тууштай ажиллах шаардлагатай байдаг. Яг биеийн дасгал хийж байгаатай адилхан яг сэтгэл зүйн бас хөдөлмөр хийх шаардлагатай. Тэгэхээр бас нэлийн хичээл зүтгэл орно. Таны өөрийн чинь хичээл зүтгэл болон одоо тэр сайжрахыг хүсэж байгаа тэр хүсэл тэмүүлэл маш чухал. За тэгээ мэдээч бол оюун бодлоо бас гоё цэгцтэй байлгах нэ. Бодож байгаа бодлуудаа анзаарах нь. За тэгээ ерөнхийдөө өөрийнхөө оюун бодлынхоо эзэн болж сурна гэсэн үг. Оюун бодолдоо захирагдах биш, өөрийнхөө оюун бодлын захирагч буюу өөрийнхөө эзэн, биенийхээ ч эзэн, сэтгэл санааныхаа ч эзэн, за тэгээ оюун бодлынхоо ч эзэн байх. Энэ гурвыг гурвуулангийн гоё сайхан голдролт
тэг зөв голдролд нь оруулаад гоё тэр урсгалд нь ингэж аваачиж өгөх юм бол яг бүх зүйл таны амьдралд гоёор урсах болно. Тийм тэгэхээр яг одоо энэ гурыг бас хооронд нь ингэж сайн гурвуулангийн ингээд гоё take care хийгээд те гурвуулангийн гоё эрүүл болгоод зөв голдролт нь оруулчих юм бол цаанаасаа таны бас одоо доторх тэр бүх зөрчилдөөнүүд одоо травманууд те ямар асуудал байна тэр бүгд нь ингээд гоё цэгцрээд ирнэ. Тэгээ та ч гэсэн өөрөө яаж өөртөө найз олох вэ гэдгээ баг багаар ойлгож ирэх болно. Тэгэхээр энэс цааш би яг энгийнээр тайлбарлах юм бол иймэрхүү зөвлөгөөнүүд өгмөр нь. Тэгээд хэрвээ та яг хүссэн одоо амьдралаараа гоё амьдралаа өөрчлөмөөрэй бол өнөөдрөөс буюу одооноос өөртөө хамгийн сайн найз сурах нь байна. Яг хүн болгон л өөртөө хайртай байж сурах гэлийн талаар одоо ярьж эхэлж байна. Тэгэхээр бас айгүй ойлгомжтой ойлгогдож байгаа гэж бодож байна. Найдаж байна. Тэгээд бичлэгийг үзээд хэрвээ танд тусалсан бол баярлаа. Баяртай.